Одон дурсуух тавтай морил бий болготлогч инхбат. Хөтлөгч ганц өх Адар Андер нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг төр зогс бүү яар нөлөөллийн аяна хэрэгжүүлж байгаа Улаанбаатар төмөрцөн болон чанартай амьдрын ураатай FS Construction-ы Мөртөн Резиденс ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дурсуугаар болон NTV телевизээр 83.3 107 стилгоны од мандраа жугаар хүрч байна. За өдрийн мэнд гоншаа. За өдрийн мэнд хүргэе. За өнгөрсөн дугаар дээр хэдүүлээ яг шоронгоос одоо нэг бүтэн л гарч ивэл гэдээсэн шүү дээ тий. Арай ядан гарлаа. Гарангуутал нь 4 жилийн хугацаанд бүр ингээд хоног өдрийг нь хойшлуулж идэм үү эсвэл нөгөө хугацаанаас өмнө суллаагүй хэрнээсээ гараад ирэнгуутал нь үргэлжлүүлээд 3 жилийн хугацаанд нутаг заагаа цөлчиж байгаа юм билэ. Тэгээ найз сүрэн жав нь охинтойгоо тосч аваад тий ингэсэн гэдэг. За тэгэхээр социалист төр бол чойнмын гараас гар амнаас ам дамжин тархшуулах бүтээлүүдийг яагаад ч хор дийлээгүй. Гэхдээ эсрэг талдаа биеийг нь буюу өөрийг нь бол өстой нөгөө амьдаар нь хатаач үхэн үхтэл нь араас нь мөсгөж тамалсан байдаг. Ер нь бол гэдрэг харах завгүй дагуулж тонгорсон хорвоогоос гэгэн цагаан өдөр даага заавал нэхнэ гэж өөрөө ер нь бол тэндээс гарч ирэхдээ яг тэр эрхчлөө гэдэг зүйлийг тий. Ингээд үнэхээр хүсэмжилсэн одоо байдалтай байсан нь тэнд байхдаа бичсэн сүлгүүд дээр нь илүү тод үлдсэн байна. За тэгэхээр Нахаян болохоор Монголын төр Нахаян болон Монголын төр түүнд ерөөсө боломж өгөөгүй. Хинтээ аймгийн Батноров сум руу нутаг заан цөлсөн байна. Тэгээд хотод бас удаж болохгүй гэж цаанаас нь хурдан явахыг шаардж байсан байдаг. За чойнон бол 3-4 хоноод найз сүрэн жавында амарч агаад тэгээд гадуур яваад сүүлийн үеийн ном сонин нэтэр юм юу байна те тэднийг худалдаж аваад тэгээд хинтэр рүү явсан байна. За тэгээд хинтэр рүү явсан үедээ нэг найзтай бичсэн захианда гадуур явж шин ном шүлэг зохиол авлаа. Уран хаан дотоод шатлалтын хөдөлгүүрийг үзлээ. Энэ найраглал тун сайхан санагдлаа. Дахин уншнаа. Залуу боловсралтай хүн сайхан байна. Кино зохиолчдоос гэх юм бол гомб нилээд үр дүнтэй сайн байна. Залуу хүн бурайд овоодоо гэж найзтай бичсэн байна. За тэр уран хаагийн саний захиандаа дуудагдж байгаа нь бол хожим төрийн шагналт яруу найрагч болсон уран хааг хэлж байгаа. Мөн дээрээс нь гомб гэдэг нь нэрт кино найруулагч, зохиолч гомбыг хэлж байгаа юм. Түүний хүүг бид нар одоо Монгол улсын соёлын гав зүтгэлтэн зол жаргал гэдгээр нь те сэтгүүл зол жаргал гэдгээр нь бид сайн мэддэг. За цааш нь найзтай бичсэн захиандаа болохоор муу ээжийнхээ дэргэд Батнорд очиж суунаа. Хинтийн Батнор бичээж туяад гэж захиа бичих юм бол шууд над дээр ирэх юм шүү. Туяа гэдэг нөгөө эртэлсэн шүү дээ. Хоёр дүү нөгөө орос нэртэй явж байгаа нэрээ сольсон гэсэн нэг нь туяа байхгүй. Тэгээд миний дүү байгаамаа гэж найзтай хэлсэн байгаа. За Батноровд ирээд өөртөө нэг орос маягийн жижигхэн байшин барьж орсон гэдэг. Манай Боройт юм чинь ямар мундаг ажилтай хөдөлмөрч үлээ. Сумын төвийн хүмүүс шүлэг зохиолох хэрэг төвгөөс нь те илүү нөгөө бяцхан байшингийн нэг сонирхож очдөг байсан гэж. Тэгэхээр өөрөө нөгөө зураг зурдаг сэлбэр хийдэг хүн учраас өөрийнхөө амьдрахад жижигхэн байшинг бол маш сайн хийсэн ойлгомжтой болж байгаа тийм. За тэгээд дээрэс нь бас нөгөө тэнд байх хугацаанд ямар ажил хийх вэ гэдгийг цаанаас нь даалгаж явуулсан байна л да. Тэгээд ямар ажлын ихлээр сумын нөгөө халуун усны газар гэдэг чинь тийм. Халуун усны газар билетийн тасалдаг тийм ажил хий гэж цаанаас нь тулгасан байна. Энэ тэгээд өөрийнх нь хувьд би энэ ч гэсэндээ амар юм уу дөө гэж өөрөө ярьж ирсэн гэдэг. Гэхдээ энэ хүн чинь бол ингэсэн ч гэсэндээ чойном шүү дээ тий. Тэгэхээр энэ хугацаанд юм уу юу гэж шүлэг зохиол орхих вэ тий. Тэгээд өөрөө шүлэг зохиолоо бичиж ийсэн байгаа. Дээд нэмэс нь бас орчуулгаар бас хийж ийсэн гэдэг. Нөгөө хилтэй шоронд байх хугацаанд бас өөрийгөө хөгжүүлээд лээсэн шүү дээ. Тий. За яалтчгүй чанга тэлэнтэй шоронгийн хатуу хэцүү хоригдл ялтангуудын зовлон гүнгийг өөрийн биеэр туулж мэдсэний хувьд шүлэг зохиол инээдрээ юмд тэр цагаас хойш яг энэ эрхчлөөний тухай илүү их одоо гүн мэдрэгддэг тийм шүлгүүдийг бичдэг болсон. Тэгээд өөрөө бол ямар ч нэг хэв загвар цензурт баригддаггүй хүн учраас тийм маш задгаа чөлөөтөө бичдэг. Тэгээ бас дээрээс нь дандаа задгаа шүлэг бичээдсэн юм уу бас үгүй. Ингэж байгаа. Хаа газрын айлд ороход халуун цай хоолоор дайлдаг. Харин би хүн төрлөختнийг халах шүлгийн сайнаар дайлнаа гэж бичиж байгаа. Хазааргүй төмүүлөх агсан морины давхай шиг хаалтгүй зэлцэх догшин мөрний долгио шиг онож алдахад амархан залуу насны тухай оршил мөршил гэлгүй залгуулж одоо бичье гэдэг хэлдэг. Залуу нас найргалынх нь бас хэсэг. Тэгэхээр энэ шүлгүүд бол ерөөсөө тухайн үеийн залуучуудын дунд үнэхээр зүрхэн тарин мэдсэжлэгддэг ийм шүлгүүд болж ирсэн. За даанч харамсалтай нь зохиол бүтээлээ хэвлүүлэх
ирэхгүй байгаад байгаа тийм. Ямар ч ирэх байхгүй байгаа. Чойномтой уулзсан танилцсан хүмүүсийг мөрдөн тагнаж байцааж гэр оронд нь гинтийн нэгжлэг хийж чойномтой холбоотой шүлэг эд зүйл байгаа эсхийг бас нэгждэг байсан. Тэр үед ч гэсэндээ давхар нэгжээд байгаа. Эргэн тойрны хүмүүс найз нөхдийгөө надтай нэг их холбогдоод хэрэггүй гай болно гэж хэлдэг байсан байгаа. Чойномтой яах гэж уулзсан юу ярив гээл тэр Хинтийн аймагт байгаа тэр гар хөл болсон хүмүүс нь ингээд шалгаагаад байцаагаад байдаг. Тэгээд Ленний тухай ном бичиж байгаа хэвлүүлэх хүсэлтэй гинэ гэж хэлээрэ гэд нөгөө хүмүүстэй хэлдэг. Яах гэдэг нь ихлээр нөгөө тухайн үед чинь хэрвээ Ленний тухай, зөвлөлтийн тухай, найрамдлын тухай ингээд энэ тухай бичиж ингэх юм бол түүнийг нь хэвлээд тэгээд дээрэс нь тэр зохиолыг бичсэн зурсан хүмүүст хүртэл манай Марзан шаврууга хүртэл Ленний хөрөг гэж зурцсан байгаа шүү дээ. Тэр нь одоо хүртэл манай соёлын ямар дурсгалд өгдөг үлээ тэрний үнэт өвийн 5-ын 1 дээр нь орцсон явж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан яг ингээд Ленний тухай шүлэг бичиж байгаа, найрал бичиж байгаа гэд хүмүүс асуух юм бол хэлээрээ гэд дотны хүмүүстэй бас хэлээд идэг. Цаагаараа боломж нь боломж тайж байгаа байхгүй тий. Бас өөрийнх нь юмыг хэвлүүлчих юм болов гэд. Чойномтой тийм Ленний тухай ингээд бичиж байгаа гэж хэлээрэ гэдэг. Үнэхээр бас өөрөө яг тэр талаар ном ихлүүлсэн. Тэрүүгээр дамжуулаад хэвлэн нийтлэг ирэхээ сэргээж болох гэж хичээж итгэж явж байгаа нь энэ байгаа. Дээрээс нь өөрөө Брэд Зондо казак түмэндээ бас их элэгтэй хүн байсан. Тэрнийхээ тухай өөрөө бас ингээд шүлэг найралтай бичсэн байдаг. Алтай минь билүү дээ бас нэг тийм шүлэг байгаа. Тэгээд Брэд Зон билүү нэг тийм шүлэг байдгийг. За энэ Брэд түмэндээ зориулж бичсэн шүлэг нь болохоор Хээрийн гөрөөс шиг насны минь хээтэй хоргоо шиг намтар дунд арилшгүй мөрөө үлдээсэн аяа миний Брэд Зон. Дундуур задгаа амьдралын минь дундуур дүүрэн хундагнууд дунд аагтайхан сархат болж амтагдсан аяа миний Брэд Зон гэж Брэд Зоныхаа талаар ийм сайхан шүлэг үлдээсэн байдаг. За казак түмэндээ зориулаад Алтай гэдэг найрал байгаад тий. Тэр Алтай гэдэг дээр юу гэсэн гэхээр Алтай цайдмын энх нутгийн минь мөнгөн дагна. Алтай цагийн харуул зогссон мөнхийн багна. Цагийн харуул зогссон мөнхийн багна. Хам буурал чиний хуурын мөнгөн утас халил өндөрөөс дүүлсэн буурын адил мөрнөөр хатан хөрсөө ундаалсан ака шулпааны нутагт хайрын яндууг зориулсан казакийн түмэн бий гэсэн түмнийг бас энэ Алтай гэж найруулалтаа багтаасан байдаг. За Брэд Зондо Алтай Зондо зориулж казак түмэндээ зориулж ийм шүлгийг бичсэн. За Чойнмыг явсны дараа нэргүүгэнд нэгжлэг орсон гинэ нэг өдөр. Тэгээд нэгжлэг хийх зөвшөөрлийн бичгэн дээр нь Чойном Нямбуу нарын эсэргүү удахтаа шүлэг зохиол бие эсхийг олох гэж бас бичсэн байдаг. Тэгэхээр тэнд байгаа тэр нэргүүгээд байгаа хүн ид ч юм уу те бас ингээд очиод Чойномтой холбоотой шүлэг нэмийг бас араас нь хайгаад байгаа гэсэн үг байхгүй. Хинтийн аймаг дахь Нах яамны төлөөлөгч Гочоо гэдэг хүн нэргүүн гэрээс 2 ширэн цүнх дүүрэн Чойнмын гар бичмэл ном зохиол хураан авсан. Энэ дотор 70 жаргалан роман, хүн романы 2 дэвтэр зэрэг бүтээлүүд байлаа. Энэ бүтээлүүд дахиж хизээч энэ бүтээлүүдийг олсон гэж байгаа. Тэгсэн чинь энэ бүтээлүүд нь дахиж хизээж олдоогүй. 2 ийм цүнх дүүрэн байсан шүлэг бүтээл нь ингээд ор зураг алга болсон. Тэгээд нэргүү гэдэг тэр хүнийг байцааж хагаад донгодоод шийтгэхэд явуулсан байдаг. Тэглээгээд нэмэргүй ард түмэн бол Чойнмын бүтээл инээдрээ юм хайсаарлага нууцаарч болсон олоод үзэх сонсох тэр их цангаагаа тайлахыг хүссээр байгаа. Тэгсэн чинь Чойнмын хувьд нэг удаа ийм сонин зүүдэлсэн гинэ. Тэгээ тэр тухайга өөрөө шүлэг болгоо бичсэн байгаа. Тэгээ тэр шүлэг нь их сонин шүлэг. Нөгөө нэг хүнд хэцүү хаалттай үед үг түүхээ ярьж болдгоо, Чингис хаанаа ярьж болдгоо. Тийм үед нэг ийм зүүдлээд тэгээ тэрнийхээ бичсэн байгаа. Энийг би ч гэсэндээ их гайхаад байгаа. Гудамжинд нэг юм уранхаа хувцастай ядарсан нэг өвгөнтөө таарад тэгээд юм яриад тэгээд тэр өвгөний урдаас нь айгүй юм сонин юмуд яриад исэн тухай өөрөө тэгээд Чойном сонсчоо тэгээд тэр хүнээ шоолоод исэн чинь тэр нь өөрийгөө би Чингис хаан байна гэж хэлсэн. Тийм зүуд болсон юм байл да. Тэгээд тэр тухайга шүлэг бичсэн байгаа. Тэр шүлгэн дээр нь тэр хүн юу гэсэн гэхээр тэр уранхаа ноорхоо хувцастай тэр солиотой хөгшин гэдэг хүн юу гэсэн гэхээр урд нь би эзэн хаан байлаа. Улс гүрэнтэй, нэр төртэй, төмөн газрыг эзэлсэн нутагтай, түүхийг донслогсон морин цэрэгтэй байлаа. Одоо юу ч байхгүй. Очлонгийн элэг доог болж, улаа шагаасан хідэн хүүхэд улс болж тоглож байна. Хараад нүдмэн өвдөж байна, харамсаад элэг зүрх минь хатгаж байна. Их эцэггүй хүүхэд шиг царай алтчаад эзэн хаанаач танихаа болж. Та нарын гар мухар, нүд сохор байна. Хүзүүндээ дөнгөтэй байхтаач би ингэж хүний эрхэнд сөгдөж яваагүй юм шүү. Булшинд байханд минь хүүр тоноочингууд бултыг нь аваад худалчихсан юм. Одоо Ленинградд байдаг юм. Очоогүй биздээ чи, юугаа үзэхвтэй чи.
үдсэн чинь зөвхөн ирээн цаас үсгнээс цаашгүй цөм худлаа гэж одоо тэр зүуднийхээ талаар тэр хүний хэлсэн үгийг шүлэг болгоо буулгасан нь энэ юм байлаа. Тэгээ яг Монгол улс урд нь ямар байгаад те одоо ямар болсон тухайг маш тод хэлж байгаа гэж байгаа юм. Тэгээ улаан шагаасан хийгдэн хүүхүүд энэ улс бол тоглож ийн гэдэг нь өөрсдөө ямар ч эрх мэдэл байхгүй Оросын заавраар л явж гинэ гэдгийг хэлсэн байгаа. Эцэг ихгүй одоо хүүхчиг царай алдаж эзэн хаанаас танихаа болж гэдэг нь Чингис хаан болон бусад хаадаач мэдэхгүй. Дээрээс нь хамгийн гол нь мэдчихсэн ч ярих ирэхгүй түүхээ мартж байгааг нь хэлсэн байна. Тэгээд угаагдсан түүгээр өөрсдийг нь угааж байгаа те гэдгийг хэлсэн байна. Социализмын үед үндэ хүүхэн залуучууд бол Сүбэдэ баатар те зэлэм одоо зэв жанжин гэдэг юм уу те энэ хүмүүсийг ярихаас илүү Суворов жанжин гэдэг байсан. Жоков жанжин бол мундага гэдэг байсан те Кутузов гэж мэтэл энэ одоо Оросын жанждуудын нэрийг энэ Сүбэдэ баатараасаа илүү их мэддэг, илүү мундаг гэж боддог тийм шахан байсан үе. Булшиг минь тоноод одоо Ленинградд байгаа гэдэг нь Монголын хамаг үүх түүх, дурсгал, өв соёлыг Орос руу зөөгөөд явцсан гэдгийг хэлээд байгаа гэж байгаа. Үдсэн чинь зөвхөн ирээн цаас үсгнээс цааш цүн худлаа гэдэг нь бичиг үсгээ хүртэл хариг гадаад орны бичиг үсгээ сольсон. Түүхээ шал худлаа зохиод бичдэг болсон гэдгийг нь хэлж байгаамаа гэж хүмүүс дараад нь задлж тайлбарласан байл. Чойнон бол ингэж л эх орныхоо түүх, өв соёлын төлөө орилж чаддаг байсан. Ганцаархнаа тэр нийгмийн эсрэг те орилж исэн. Тэгснийхээ төлөө амьдараа тамлагдаж үхэн үхтлээ зовсон ийм хүн байгаа. За тэгээ нөгөө шүлэг нь бас дуусахтаа дэндүү инээлээ гэж сэрсэн чинь дэрээ нэвтэртэл ойлсон байлаа гэж дуусдаг. Тэр солиотой хүнийг шоолоод инээгээд ийна гэдсэн шүү дээ зүудэндээ. Тэгсэн чинь сэрээд босоод ирсэн чинь дэрээ нэвтэртэл ойлсон байсан гэдэг. Ийм юмыг тэр үед мэдэрч исэн хүн гэхлээр те яг харахгүй л ингээд тэр том зүйлийн эсрэг те үзэл суртлын эсрэг ганцаараа л үзэж исэн хүн байгаа байхгүй. Тэрнийхээ төлөө үхэн үхтлээ хаагдаж боогдсон. Чойнмиг цөллөгт байхад нь 1970-аад оны дунд үед туул гэдэг гадаад хэлний дээдийн оюутан бүсгүй сургуулаа төгсөөд хинтид очсон. Тэгээд чойномтой хэсэг хамтдаа байсан гэж гараад идэг. Хэдэн сар болоод таар тохирохгүй болоод буцсан гэж ярьдаг. Чойном хинтийн Батноров цөллөгт байхдаа нутгийн сайхан бүсгүй цэрэн дуламтай танилцж, хайрлаж, дурлаж байсан тухайга бас бичсэн. Миний отхон дурлал гэж ярьдаг байсан. Тэгээ өөрөө Батноровын туужууд гэж цовруул шүлгүүд байдаг. Тэн дээрээ бас бичсэн байдаг. Батноровд нөгөө өөрөө барьсан жижигвэтэр модон байшинда цэрэн дуламтайгаа байдаг байж. Тэгсэн нутгийн бүсгүйгээ хардаж харамлсан нутгийн залуучууд агсан тавьж цонхоор нь нэвт буудаж байсан тухайч гэсэндээ тэр захиандаа бичсэн байдаг. Чойнмын одоо нөгөө тийм байх үед нь ч гэсэндээ Чойнмын бие нь өдрөөс өдөрт улам хүндрээд байгаа. Тэгээ хөдөө газар олигтой нөгөө эм тариа эмчилгээ бас байхгүй. Гэтэл нөгөө цөллөгт байгаа хүн чинь тэр одоо хус хэсэг газраасаа тий гарч болохгүй гэдэг юм байна л да. Тэгээд ер нь бол энэ байдлыг нь харсан хүмүүс ер нь бол Чойном гэдэг хүнд тэр шоронд байснаас нь гадна тэр цөллөгт байгаа үе тэгээд өөрийг нь ингээд гаснаас нь хоошсондөө мөрдөж дагнаад ингээд байнга ингээд байгаа үеүүдийг харахаар энэ хүн хайртай дотны хүмүүсээсээ өөрөө эдгэрийг асуудалд оруулахгүй тулд ингээд өөрөө зайгаа барихаас аргагүй байдал хүрэж байгаа. Тэгэхээр тэр хүн улам ганцаархнаа болоод байгаа. Тэгээ энийг нь хүмүүс юу гэдэг юм гэхээр ер нь бол Монгол улс бүхэлдээ Чойнмын хувьд те дээвэргүй шорон болцсон юм байна гэж хэлээд байгаа байхгүй Монгол улс тэр чиглэлээ. За ингэ байж итэл 1976 онд гайтай юм шиг дахиад нэг аимшигт үйл явдал болж байгаа нь хинтийн төв дээр явж исэн гинэ. Тэгээ явж исэн чинь орой болоод харанхууд хідэн залуучууд ирээд үзгөө өгчих гээд гисэн юм. Тэгээд нэххээр нь өхгүй болохоор нь хідэн талаас нь зодсон, нүдсэн. Тэгээ бүр үхлүүд болтол нь нүдсэн байна. Ер нь бол үхлүүд болтон зодчоод дээрээс нь тонгоож харангуутлаа. Одоо явъя. Наа чи өгчч гэж хэлээ цугтаацсан байна. Тэгээ цагдан сэрхийлгэд нөгөөж очиж хэлж байгаа шүү дээ. Ийм юм боллоо инглээд гэсэн чинь үхээгүй л байна шүү дээ. Ер нь бол. Гэд нэг их авч хилцээгүй. Хамгийн гол нь тэр нөгөө нэг зодуулж байгаа энэ дэрийг бэртлэнэ тэр юм нэг их сайжрахгүй байсараад нас орсон байдаг төгсгөлд. Ер нь бол. За Чойнмын зохиол бүтээлээс 1800 гаруй шүлэг найрлал, өгүүлэл, тууж одоо үед хадгалагдаж үлдсэн. Тэгэхээр тэр дунд хоёр цүнх шүлэг одоо цүнх дүүрэн шүлэг гэдэг чинь одоо цаасаар бодоход хичнээн зузаан юм баг. Дээрээс нөгөө шоронд бахтай бичдэг юмуудыг нэ аваа хадан гэл гарахаар ч өгнөө гэл аваал гэдэг байсан. Тэгээд тэдэр нах ямны одоо архив хөр явд юм уу яадаг. Тэдэр мэдэр эргэж олдоогүй байх нь шүү дээ. Тэглээ гэхэд л одоо биднэрт одоо ингээд азаараа үлдэж ирсэн шүлэг нь 1800 гаруй шүлэг найрлал.
гэдэг. Манай одоо зохиолч Баяр Мэндэгч хүртэл ингээд номууд нь ингээд байж байгаа. Би ч юм зургуудыг өгнө гэд. Яг энэ Чонмын талаар нэвтрүүлэг эхлэн гут тал талаас хүмүүс ингээд харахаар те ямар их юм уртын хугацаанд хүмүүсийн энд амьдрсан хүн бэ гэж мэдэрдээд байгаа байхгүй. За тэгээд түүнээс 13 цуврал бот болгон Чонмын өвийг хамгаалах өв сангаас бас гаргасан байт юм одоо. За амьд зэрүүн байхдаа дутуу хүцүү явж хэвлүүлэх гэж хамаг байдгаар хөөцөлтөд хэвлүүлж чадаагүй зохиол бүтээлүүд нь хожим нь хэдэн зуун мянган хувь хэвлэгдэж асар их нэг өрөөндийг тэр хүнд авчирсан. Нас орсон хойно. За ад үзэгдсэн гар бичмлийг минь алтаар үнэлдэг цаг ирнэ гэд бичсэн нь үнэхээр биелэлээ болсон. За Чоном өөрөө үг аяыг нь бас өөрөө хийсэн. Өөрөө нөгөө гитар тоглодог байсан шүү дээ. Тэгээ хөгжим мөн зэмсэг олдооддаг байсан. Тэгэхээр өөрөө бол үг аяыг нь хийсэн 20 гаруй дуу байдаг гэж шүү. Дээрээс нь Чонмын шүлгээр хийсэн дуунууд гэх юм бол тий Чонмын шүлгийг ашиглаж хийсэн дуунууд гэх юм бол одоо сүүлд гунгийн дуу, за 38 та аав, за эпилог, бүүвэн дуу гэх мэт дуунууд байдаг. Дээрээс нь бидний мэдих дуучин Сара, Камертон, Хар сарна, Болор, гурван бүдүүн хамтлаг гэл те Чонмын шүлгээр маш их дуу хийсэн байдаг. Мөн хипхоп хамтлагууд одоо рэпер, MC нар те бүгдээрээ бас яг энэ шүлгнүүдээс санаа авч, их авч, сэтэл авч бас сайхан дуу хөгжмөдийг олон 10 жилийн турш залуучуудад дуу хөгжим болгон хүргээд явж байгаа. За хоёулаа хамтран ажиллаж ярьчаад үргэлжлүүлээ. За өнөөдрийн дугаарыг маань төр зогс бүү яар нөлөөллийн агнаа зарласан за хэрэгжүүлж байгаа Улаанбаатар төмөр зам ивент итгэж байна. За Улаанбаатар төмөр зам маань олон улсын төмөр замын холбоонд элсэн ороод за энэ элсэж орсноос хойш олон улсын гармын мэдлэг дэвшлүүлэх өдрийг тэмдэглэн өдөнгөрүүлж байгаа. Ингэхдээ төмөр замын гарам дээр гарч буй осол зөрчлүүдийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчдад хандсан сурталчилгаа зохион байгуулсаар ирсэн юм байна. За хоёлаа ярьсан шүү дээ өмнө. 2025 онд 55 удаа ингэж зогссон. За хуваарийн дагуу биш. За ослын зогсол хийж ийн гэсэн үг. Би өмнө нь машин яриадсэн чинь явган хүн бас асуудал гаргаад ингэ. Тэ. Яг тэнцэн очиж зогсчдөг юм уу яа эсвэл согтуу хөлж явж идэх юм уу? Тэ. Одоо нэг явган хүний бас гарам гэж тустай гармууд байгаа л да орон нутаг. Бид нар чинь зөвхөн нөгөө нийслэл хүрээгээр бодоод нь шүү дээ. Тэ нэг олон амьдаснаас гадна эн чинь нөгөө нэг зэрлэг амьтад байгаа шүү дээ. Энэ амьтдыг гаргахын тулд доогуур нөхөн гацууд хийж байгаа. Дээрэс нь явган хүний гаргахын тулд явган хүний гармууд хийдэг байхгүй. А тэрэн дээр нөгөө согтуу хөлч явж байгаад байдаг юм уу те? Ядарсан явж байгаа ч байдаг юм ямар нэгэн байдлаар гараад одоо тэр гармаа гаргаж чагаад бас тэгэлдэг байх нь л те. Тий. Тэгээ тэр чинь хүн зогсоод байхаар машинист бол яалтчгүй торомсоо татан шүү дээ. Тэгж шүү дээ. Энийг холтчин гэж найдах ерөөсөө байхгүй шүү дээ. Найдвар байхгүй байхгүй. Тийм учраас заавал зогсох хэрэгтэй. Тэгж зогссон минут секунд тутам чинь алдагдал болоод ирнэ. Тий. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө юу гэдгийг Монгол улс л юм алдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ Чономгоо дугаар дээрс гарч ирсэн шүү дээ. Үнэхээр амьдрал ахгүй хэцүү болоод бүр ингээд нураад амиа хорлыгээд төмөр зам руу ордог шүү дээ. Тэгэхээр яг иймэрхүү байдалтай бас хүмүүс гэсэндээ ордог байж магадгүй л дээ. Гэхдээ тэр болгон чин ардталтаа маш их юмыг одоо ингэж одоо алдаж идэг шүү те гэдгийг л хэлээд байгаа юм те. За тэгэхээр ер нь одоо автомашинтай хүмүүс явган зорчигчд маань явган замын тэр гармаараа тэгээд вагоноос айлуулах та айжил яваарай гэж та хэлээ тий. За баярлалаа. За баярлалаа. За Чономиг болохоор мэдээж хүмүүс яг ингээд бас дууныг тэгээд санал нэгдээд идэг нэг зүйл нь бол яа харахгүй энэ хүн цаг үеэсээ төрүүлээ төрцгийн тэгээд төрүүлцдэг хүн байсан юм биш үү? Одоо цаг үед энэ хүн төрсөн бол гэж маш их хүмүүс бичдэг юм билээ л дээ. А гэхдээ би бол нөгөө талдаа айгүй өөр байр суурьтай байдаг. Яагаад тэгэхээр цаанаасаа тийм одоо нийтээрээ ингээд нэг юм даруулганд орцсон байгаа тийм өтгөн ман татцсан байгаа энэ дунд чинь энэ Чоном гэдэг хүн шиг тийм өөрөөрөө ингээд дүрлцэж бамбар нь болох тийм хүмүүс төрж иж дараа цагаа залгуулдаг байж ч магадгүй. Энэ шүлгүүд, энэ бүтээлүүд нь хүмүүст ингээд суугаад дахиж толгойд дахин дотор байгаа тэр философч гэсэн үг шүү дээ чинь. Юмуудыг нь задлаад ингэсээр байгаад магадгүй 90 оны хувьсгал болсон байж ч магадгүй шүү дээ. Ер нь бол эрх чөлөөний тэр мэдрэмжийг алдсан байгаа шүү дээ. А яг нийтээрээ тийм хүн сөрөг болцсон байгаа үед. Яг тийм. Хүнийг манипуляц хийх хамгийн амархан байдаг байхгүй. Чи ийм ирэхгүй хүн гэдэг анханаас нь төрсэн цагаас нь хэлээл хүмүүжүүлчих юм бол би ийм заягдмал эрэхтэй биш юм байна гэдэг тийм мэдчих чадахгүй байхгүй. А тэнгууд энэ Чономгой байж ич хүн гэдэг чинь ийм заягдмал эрэхтэй хүн юм аа. Ямтын юм аа. Чи ганцхан удаа амьдрна. Тэгвэл чи өөрийнхөө байх хэвээр. Өөрийнхөө эрх чөлөөг эдлэх ёстой гэдэг юмыг Чономгой тэднэрт ойлгуулж байгаа байхгүй. Тэгжээж тэр залуус би чи нэр ганцхан амьдрын шүү дээ. Ганцхан амьдрж иж би яагаад эднэрийн хэлсэн замаар явах хэвээр.
Тэд нар чамааг ингээд байна гэдэг хүртэл хэлээд өчөж байгаа шүү дээ. Яг тэгж байгаа. Тэгэхээр энэ хүн бол яа харахгүй тэр цагтаа төрсөн, бусаддаа урай дуудлага болж галж чадсан, тэ бамбар нь болсон тийм л хүн байгаа байхгүй. За тэгээд ээж нь болохоор тийч ээж нь байгаа гэдэг чинь ээжийнх нь төвчөөд байгаа шүү дээ. Тэгээд ээж нь тэгдэг байсан юм байна. Хүүдээ. Миний хүү нэг л тэ болж бүтэхгүй л байна да. Тэ яадаг юм бол доо гэж ээж нь бас хүнийл их болсон хүн санаа зовшсон. Тэгсэн чинь ээждээ өөрөө хэлэхтэй. Ижи минь дээ тэ муу хүүчин тийм л одон төрцсөн байхгүй юу да гэж хэлдэг байсан. Тэгэхээр өөрийнхөө явж байгаа замдаа ихтгэлтэй байгаад байгаа байхгүй. За тэгээд би хаана улам тааруу эрүүл мэндийн хөвч таарууч гэсэндээ тэр нэг харандаагаар бичдэг гэдэг шүү дээ. Харандаагаар бичгээ зогсоохгүй л байсан. Ингэж явсаар гад ямар тааж цөлгийнх нь хугацаанд 1976 онд дууссан байгаа юм. За тэгээд 1976 он гарахад өөрөө 40 насн дээр ирж штэ. 40 настай болсон. Цөллөгийн хугацаанд дуусаад биеийн байдал нь ч хүндрээд одоо тэгэл яаралтай хот руу орж эмчлүүлэх арга чаргал хайж байгаа. За тэгээд гол нь нөгөө улс төрийн хэрэгтэн учраас түүнийг хотод ирээд эмчлүүлэх гэсэн ч гэсэндээ 70 хэдэн онд чинь тэр нөгөө нэг үзэл суртал цаг арилаагүй л байгаа үе тий. Тэгээд тэр үе чинь бас эмнэлэг домлого авдгүй юм гинэ. Улс төрийн нөгөө нэг эсэргүү хэрэгтэн гэдэг эмнэлэг домлогот авахгүй. Олон газар очисон л бол авдаг. Тэгсэн чинь тэр дунд чойнмын бүтээлүүдийг сонсдог, хайрладаг, хүндэлдэг тий. 3 дугаар эмнэлгийн зүрхний гэж алдарсан дондов гэж эмч зориг гаргасан баг. Аавна гэдэг эмнэлэгт. Тэгээд яасан гэхэл нөгөө биеийн муудаад ингэ явж байгааг найз нөхд нь мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд найз нөхд нь арга чарга хайгаал аль эмнэлэг төвтүүлэх яах вэ гэвэл бүгд л танил талаараа хөөж тэр дундаас нь тийм дондов гэдэг хүн сонсцсон. Аав тэр гэдэг. Аав тэр. Тэгсээр гад 3 дугаар эмнэлэг дээр аваачаа. Тэгээд эмнэлэг төвтүүлсэн байгаа байхгүй. Тэгээ нөгөө гол нь биеийн муу учраас тухайн үед ч нөгөө группт ордог шүү дээ тий. Группт орох шүү дээ. Тэгсэн бол уул нь бол эм тарианы мөнгөөр ядчил тасрахгүй, эмчлүүлэхгүй тий. Эмчлүүлээд нөгөө эмчилгээнд нь хүндрэл гарахгүй байхгүй. Гэтэл нөгөө улс төрийн эсэргүү хэрэгтэн гэдгээр группт ч түүнийг оруулдаг байсан юм байна. За тэгээд ингээд шүлэг бүтээлийн хэвлүүлэхгүй, ингэхгүй тийхгүй гэдэг энэ хүнд чинь амьдрья, эм тариагаа авъя, инглиа тэгээд ямар ч мөнгө төгрөгийн үсвэр байхгүй байгаа байхгүй. Ингиж нөгөө нэг бүр юм боломжоор нь юугаар нь тэр чигт ингээ хааж байгаа. Шоронд гаргаад зогсоогүй байх нь цөлөө зогсоогүй. За ингээд 1976 онд хотод ирснээс хойш бас нөгөө зураач Дэмбэрэл гэдэг найзандаа амьдэрсэн байдаг. Тэгээд зохиолчдын хороондоо дахиад л нөгөө нэг өргөдлөө өгч байгаа. Тэгээ яаж юм гэхэл нөгөө ядаж нөгөө Ленины талаар ингээд магтсан нэр юм бичсэн байгаа. Энийгээ хэвлүүлэх хэрэг гаргачих юм бол хэвлүүлээ тэндээс нэг мөнгө олоод эмчилгээ юмнда оруулах гэдэг. Тэгээд тэрнийгээ болохоор гал морин цаг гэдэг найрагдлал болгоод тэгээд ингээд хэвлүүлэх өргөдлөө өгсөн. За түүнийг нь одоо хариу өгөхгүй байгаад л. За ингээд яг альбан ёсоор уул нь бол нөгөө шүүгдэд ингээд яллагдж байгаа шүү дээ тий. Тэгэхэд уул нь бол эрвээ ингээд яг одоогийн байдлаас харах юм бол яг альбан ёсоор шүүхээс хэвлэн нийтлэх эрхийг нь хаслаа гэсэн тийм тогтоол гараагүй юм байна. Тэгэхээр энэ хүнд чинь хэвлэн нийтлэх эрх нь байгаа байхгүй. Яг эдэлсэн ч гэсэндээ. Тэгээд шорон гиндэн цөллөгийн хугацаа дууссан ч гэсэндээ хааж утсан ямар ч зохиолыг нь хэвлэхгүй. Тэгээд яагаад хэвлэхгүй байгаа гэдэг нь тодорхойгүй ингээ байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол хэвлэн нийтлж болох эрх нь байгаад байгаа байхгүй. Тэрийг манай хүн ядчил ойлгож ирсэн бол та. Тэгээ энэ гал морин цаг гэж Ленины тухай. Яагаад Ленины тухай бичиж чинь тэднэрт те таалагдах юм биччихийж хэвлүүлэх юм гэдгийг ойлгоцсон. Юутаач тэгээд ер нь ямаа ойлгоцсон дахиж ийм их үйлдэл хийхгүй гэдгээ дүр үзүүлээч болсон гэд хэвлүүлье гэд ингээ арга замаа хайгаал үзээд байгаа байхгүй. Тэгээд ер нь бол засаг төртөөгөө нэг ёсондоо эвлэрэхгүй. Тэгвэл амьдрал ах уу бүх юм нь ийм байдалтай болцсон учраас түр хугацаанд гэсэндээ нэг юм эвлэрий гэж шоронд байхдаа бодсон байгаа байхгүй. Тэгээд ер нь бол нэг юм бас нэг бичвэр байгаа нь өвдөн зовно гэж айхтаач бус. Өчүүхэн амиа аврахтаач бус. Өссөн буурал ээжтэй үнсүүлэх юм үлдээх гэж. Бүлтийдл харсан амрахтаа бүрэн бүтэн очих гэж. Жаргасан нөхөдтэйгөө дуулах гэж. Зовсон түмэнтэйгээ уйлах гэж. Дутуу дуугаад хэдэндээ дуулахын тулд би төр эвлэрий гэж бичижсэн баг. Тэгэхээр одоо амьд мэд үлдэх гэж ээж дээрээ очих гэж, найзуудтайгаа уулзах гэж, ард түмэнтэйгээ хамтдаа байх гэж би төр эвлэрийя гэж төр зэгтэйгээ эвлэрэх гэдгээ ингэж шоронд багтаа бичижсэн байна. Тэгээ төрөний хэлдгээр нөгөө дам балын харандаагаар бичдэг байсан те. Үзгээр бичгээр ер нь бол чирнэл чигэнд одоо нороод хадгалж болдгоо юм ба. Тэгэхээр энэ цаг үед миний шүлгийг зөвшөөрөхгүй юм байна. Харандаагаа бичээд үлдээчих юм бол арай удаан байх юм байна. Тэгээд очих ёстой хүмүүстэй хэдэн жил 10 жилийг туулаад очих юм байна гэдгээ мэддэг. Тэгээд л ингээ хадгалах тухай бодоод л шүлгээ бичээд идэг байсан баг. За ингээд 1979 онд бүр ингээд би энэ нилээ муудсан. Одоо бүр эмчилгээ энэ төр хийгээд ч юм нэмэргүүл болж байгаа юм шиг байна. 79 он. Тэгээд бүр зохиолчдын хороонд дахиад цагт бичиж байгаа.
Тэгээд тэр захиандаа болохоор зохиолчдын хорооны дарга цэдэв танаа гэж бичиж байна. Өөрийн биеэр очиж чадахгүй хүн гуйж одоо зурвсаа хөргүүлж байна. Миний бие тааруу хашаанаасаа ч гарч чадахгүй байна. Амьсгал бөглөрөх уламд ортож тодорхой эмчилгээгүй болчлоо. 5 сарын сүүлээр нутаг явж ах дүүсээ барааднаа. Ер нь бол одоо өнгөрнөө л гэсэн үг. Миний гал мөрөн цаг гэдэг одоо номыг үзсэн болов 79 оны төлөвлөгөөнд оруулж өгөх арга чарга байна уу? Үүнийг ганцхан өөрчлөн л найдаж байгаа бөгөөд одоо нэг шийд дуулдах болов гэж инхүү бичиж байна. Ямар нэгэн засвар юу байна? Миний зүгээс юу шаарддаг вэ? Энэ талаар өөрөө надад хариу дуулгано уу гэдэг загтлыг одоо зохиолчдын хорооны даргад явуулсан байна. Загтлыг нь зураач нөгөө нэг найзандаа байгаад ингэсэн шүү дээ, Дэмбэрэл гэдэг байгаа. Дэмбэрэл нь авчичаад одоо өгсөн. Энэ удаад харин зохиолчдын хорон даргаар цэдэв гэж Чонмын сайн танил, Чонмыг хүндэлдэг хүн ийдсэн байна. За энэ бол одоо бүр сүүлийн боломж, сүүлийн шанс байхгүй. Таны номыг хэвлүүлэх талаар төв хороонд хөргүүлсэн. Түүний хариу удахгүй гарахаар тодорхой шийд хэлье. Уран сайхны хувьд санал солилцох юм би гэж цэдэв Дэмбэрлэлээр дамжуулаад хариу хэлсэн байна. Ямар ч байсан нааштай. Нааштай хариу хэлсэн. Тэгэхээр тэн цэдэв гэдэг хүн цаг хугацааны хувьд үнэхээр тэнд очиод үнэхээр би энэ муудад эцэстээ тулаад энэ хүн битсэн чинь ямар ч юм нааштай хариу өгсөн. Нөгөө Дэмбэрлэлээр дамжуулаад хэлүүлсэн. Чонми би улам муудсаар байгаа. Тэгээ яруу найрагч дөнгөдийн цоодлого Чонмын талаар нэг тухай дурсамж үлдээсэн нь би залуу хүүхэд байхдаа аймгийн шүүхэд нарийн бичиг хийдэг байлаа. Сонирхол бол сонин хэвлэлийн ажилд орж шүлэг бичих сонирхолтой байсан. Аймгийн шүүхийн дарга мөнх тогоогоо намайг явуулдаггүй. Гэтэл нэг өдөр намайг Чонмын алтай найраглалыг цээжээрээ эхнээс нь дуустал уншиж байгаа сонсчих. Тэгээд за чи угаасаа энд байх хүн биш юм байна гэд эвлэлийн байгууллага руу шилжүүлж өгсөн. Дөнгөдийн цоодлогыг. За дөнгөдийн цоодлогын талаар их орж ирэх юм. Тэгээд мөнх тогоогоо тэгсэн чинь бас Чонмыг унших дуртай баг сургуульд 2 анги дээр нь баг сургуульд анги дээр нь байсан байж таарсан. За дараа нь би хотод ирж зохиолчтой танилцаж найзлал нөхөрлөж яваад Чонмгуудаа танилцсан. Одоогийн туул рестораны хойх нь Хятадын шанган тогоо гэж байлаа. Тэнд бид хоёр нэг удаа хууцаа идээд Чонмгаа энэ ёстой ясны шүлэр хийсэн хууцаа байна да гэж байна. Яаж ийн гэсэн чинь ясны хөлс гарч ийна гэд инээлжиж билээ. 1976 онд намын дээд оюутан байхад хүн дуудаж байна. Тэгэхээр нь очисон чинь Чонмгаа байлаа. Хөдөөнөөс ганцаараа дөнгөж орж илээ гэж зогсож исэн. Нөө цөллөгийн хугацаа дуусаад ирсэн байх нь. Өөрт байсан хідэн төгрөг дээрээ хүн амтнаас гуйж төөж байгаад хідэн төгрөг олоод 70 төгрөг болгоод Чонмгаад өгсөн юм. Оюутан хүнийг мүлжчихлөө ахих ном удахгүй хэвлэгдэх байхаа. Тэгэхээр та хэдийгээ дайлнаа гэж тэр үед хэлж ирсэн. Гэтэл хаа байсан 40 жилийн дараа 1979 онд сургуулаа төгсөөд намын төв хороонд ажиллаж байхад Чонмгаа гал морин цаг гэсэн найргалыг хянаж хэвлэх хүсэлтэнд хариу өгнө гэсэн зохиолчдын хорооны хүсэлт ирлээ. Дөнгөдийн цоодлогоо дээр ирж байгаа байхгүй. Тэгэхээр цоодлогоо чинь урд нь Чонмыг мэддэг байсан. Тэгэхээр нөгөө хорооноос ийм юм ирлээгээд улс төрийн тавчаар үуч юм ямар нэгэн газар руу те энэ зөвшөөрлийн нөх ирэх бүхий газар руу хүсэлт ирсэн байгаа. Тэнд нь дөнгөдийн цоодлогоо байж. Цоодлогоо хянах нь шүү дээ. Тий. Тэгээд зөвшөөрөл болгох нь. Энэ хүсэлтийг зохиолчдын хорон даргаар ажиллаж исэн цэдвүүгээ явуулсан байсан юм. Чонмгааг эсэргүүгэгдснээс хойш нэг ч ном хэвлээгүй, бүр авч хэлэлцдэггүй байсан. Хөөхөн ямар нэг аргаар номоо гаргачих гээл ууггүй хөөцөлдөж явсан тэр байж. Тэгэхээр өөртөө нь бас урд нь таарч байхдаа ах нь номоо хэвлүүлчих юм бол та нарыгаа дайлнаа гэж хэлсэн. Тэгээд тэндээс ингээд ингэсэн өөрөө сургууль төгсөөд ирсэн нэг ажилд орсон байж идэл яг тэр алтан тушаалтан энэ хүн ирж байгаа байхгүй. Яг л ингээд цаанаас бүх юм хувьсгалын тохироонд бүрдээд одоо л нэг ном нь хэвлэгдэх одоо боломж үүсэх гэдэг шин. Дээшээ даргад танилцуулж хариу үг гэсэн үүрэг надад оногдлоо гэж. За тэгэхээр даргад танилцуулах чинь дөнгөдийн цоодлого. Төв хорооны үзэл судал хэрэглэсэн дарга сосор барамгаа дээр орлоо. Өвгөн нэг их юм хэлсэнгүй. Тэгээд цэдэн бал дарга дээр оруулж санал асуусан байх гэж байгаа. Тэгсэн чинь хэвлэн нийтлэг эрхийг нь шүүхэр хороогүй юм байна. Үзэж хянаад яахаа өөртөө шийд гэсэн хариу ирсэн байна. Тэгэхээр ч одоо дөнгөдийн цоодлого бол юу вэ? Чонмгаа штэ гэж цохол явуулна. Хорон дээр очиод нөгөө хэдэн зөвшөөрлөөгөө 79 оны хэвлэл дээр Чонмын бүтээл гаргах цаг болчихж байгаа байхгүй. Тэгэл ерөөсө төв хороо зөвшөөрөв гэж зохиолчдын хороолоо юу юугүй дөнгөдийн цоодлож явуулсан байгаа байхгүй. За ингээд цоодлын ачаар ямар тач төв хорооны зөвшөөрөл нь гачиж байгаа. За тэгсэн чинь Чонмгаа би улам бодсон. Бүр ингээд үнэхээр одоо хэвдэртэй ороод бүр болох байсан. Ингээд эмнэлэг бараадсан байна. Хуучин Чонмгаа тэгээд яг бүр биеийн муудаад бүр ингээ хэцүүдээд болохоо байлаа гэдгийг мэдээд. Гэхдээ одоо энэ номыг чинь хэвлэх боллоо гэдэг тэр мэдээ бол ирээгүй байгаа шүү. Тэгээ бүр биеийн муудаад хуучин ихнэр Нинада зориулаад загтал бичээд тэрэн дээр уучлалт гуйсан байна л да. Тэгин гутлаа удахгүй ном маань хэвлэгдвэл найдлага байгаад шүү дээ. Ном маань хэвлэгдэх юм бол одоо ер нь бол би
нэг хідэн төгрөгтэй болох бах. Тэгэх юм бол гуруулаа уулзъя. Охинтойгоо би бэлэгтэй уулзмаар байна. Охинтой бэлэг аваад очимоор байна гэд. Тэгээ загтал бичээд ихнэр лугаа явуулсан байна. Нина гэдэг ихнэрнэсэндээ загтлыг авангуудлаа. Тэр дор нь хариу бичээд би бүгдийг нь уучлсан. Тэг яа гуруулаа уулзъя гэд эргээ хариу бичсэн байдаг. Жон болохоор олон жил уулзаагүй ихнэр охинтойгоо уулзахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Тэгтээ номоо хэвлүүлсэн бас нэг жоохон мөнгөтэй болоод гоё бэлэгтэй нүүр бардам охинтойгоо уулзаад гоё дусамж үлдээхийг хүссэн нь тэр. Төв орооноос Чонмын гал морин цаг номыг хэвлэхийг зөвшөөрсөн. Сайтар хяналт тавих хэрэгтэй гэсэн заавартай зохиолчдын хороонд Чонмыг одоо биеийн муудаад үнэхээр хэцүү болсон байгаа тэр үед нь тэр одоо шийдвэр нь ирж. Яг энэ үеэр Цэдэв дарга Орос руу ажлаар явахаар болоод Цэдэв дарга ч одоо тэр нөгөө одоо хэвлэлээ гэдэг нь одоо бичээд ч юм уу өгөх ч юм цохох ч юм уу тийм хүн байж зохиолч дороо даргана. Тэгээ Орос руу ажлаар явахаар болоод өөрийнхөө орлогч дарга Наван сүрэн гэдэг хүнд Чонмын номыг хэвлэж болно гэсэн албан хариу гарсан байна. Хүн явуулж дуулгаарай. Ирж хагаад номын уран сайхны засварын талаар ярилцъя гэж хэлээрэй гэж өөргөө өгчөөд Орос руу яваад өгч. Гэвч яагаад ч юм тэр өдөртөө маргааш нь ч тэр энэ мэдээг Чонмд хүргэж чадаагүй. Дуулгаагүй. Яагаад юм мэдгүй. Маргааш шөнө буюу 1979 оны 4-р сарын 24-нд шөнийн 4 цагт Чонм эмнэлэгт нас барсан. Тэгэхээр амьд ахуй цагта тэрээр өөрийнх нь ном нь хэвлэгдэх зөвшөөрлөн гарсан гэдгийг сонсч чадаагүй гэсэн үг. Тэгтлээ буюу те бараг бүх насаараа хүсэн хүлээсэн мэдэн гарчаад байхад тэрийг Чонм сонсч чадаагүй гэсэн үг. Хичнээн олон удаа зохиолчдын хороондоо орох хүсэлтэд өглөө, номоо хэвлүүлэх хүсэлтэд төчнөө олон удаа өглөө. Тэр шоронд байхдаа ямар хэцүү байлаа. Цөллөгт яваад яалаа. Энэ болгонд би энэ муудаад ингэж явахдаа хүртэл зохиол бүтээлээ битсээр байсан тэр хүн яг эцэст нь бүх туслалын тохирол болоод те тэр хүмүүс бүгдээрээ биелүүлээд ингэчлээ гэдгийг дуулж чадаагүйгээр шөнийн 4 цагт буюу 79 оны 4-р сарын 24-нд шөнийн 4 цагт эмнэлэгт нас орсон байна. Бас охинтойгоо уулзч амжаагүй. Эхнэр охин хоёр нь оршуулах хэсэлт нь ирж охин хулна нь аавынхаа зургийг барьж исэн. Тэгээд тэр талаар бас нэг зураг хөрөг бичлэг мэлсэр бас олдоод байдаг. Бид нар одоо олдох юм бол нэвтрүүлэг дээр бас гаргахыг бодно. Уул нь зохиолчдын хорооноос Чонмын номыг хэвлэхийг амьдад нь зөвшөөрсөн цор ганц тохиолдол нь энэ байсан. Насан туршдаа энэ гэр бүлд багтаж энэ байгууллагаар хүлээн зөвшөөрөх гэж зүтгэсэн. Тэгээд түүнийгээ биелүүлж чадсан боловч өөрөө амьдтай энэ зүйлээ сонсож чадаагүй юм байна. За тэгээд сүүлд бол 90-ад оны үед те 90-ад оны үед бол зөндөө номнуудын бид нар хэвлэснийг нь бол мэддэг. Ямар ч амьд ахуй цагт нь бол ингэж яагааг. Хоёул хамтаа ажиллаж байгаа юм чи. За тий. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрий Morton Residence event итгэж байгаа. За эднийхэн маань ашиглалтанд 100% орсон 2 дугаар ээлжийн 58-аас 122 м2 бүхий 2-4 өрөө бэлэн байрнуудаа санал болгож байгаа. За Morton Residence маань ус цэвэршүүлэх системийг төслийн хэмжээнд суйрлуулсан. За тэгэхээр усан дээр ямар нэг асуудал байхгүй гэсэн үг. За зогсоол нь 375 айлд 430 автобус зогсоолтой гэдэг бол хангалттай тав байна. Зарим айл бол 2-3 машинтай байдаг те. Тэрэн дээр бол хангалттай багтчихаар юм байна. За дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбай үйлдвэрлэгч Дайн улсын алдарт компани брэндтэй хамтарч ажиллаж байгаа. За хүүхдүүд маань бол чанартай тийм тоглоом дээр тоглох хэрэгтэй. Тэгвэл хагарч хугараад хүүхдийг зүсэх гэмтэх авилтаа гэдэг те. За эдний хамгийн хөөрхөн шийдэл нь хотхондоо дээж өргөх талбайтай гэж байгаа. За тэгэхээр цонхоороо биш дээж өргөх талбай дээр гараад өргөчвөл одоо машин ядар завар болохгүй юм да тийм ээ. За энэ байр маань Америк сургуулийн дэргэд буюу зайсан тулгаан зүүн талд одоо байршилтай байгаа. За яг энэчнээ загварын байранд байгаа учраас тэнцээ очиод өрөөний зохион байгуулалтууд барилгын материал гэд бүх дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Борлуулалтын албаны дугаар нь 76 тэгтэг 67 юм байна. За баярлалаа. За баярлалаа. За ямар ч байсан тэрээр 1979 оны 4-р сарын 24-нд шөнийн 4 цагт нас орсон байна. Тэгтээ шөнийн 4 цагт нас орсон гэж штэ тий. Нас орохоос 2 цагийн өмнөхөр чинь шөнийн 2 цаг. Тэр 4 сарын 24-ний өдөр гэсэн тий. 24-ний өдрийнхөө шөнийн 2 цагт өөрөө нас орохоос 2 цагийн өмнө өөрийг нь тэр үед эмчилж исэн бурмаа гэдэг эмч байгаа. Бурмаа эмч нь одоо эргээд ингээд өрөө мөргөн шалгаад юм өөрийг нь биеийн байдлыг шалгаад орж ирэхэд нь бал цаасч өгөөч гэсэн. Бал цаас өгөөч гэсэн. Тэгин гутлаа бал цаас авчиад өгөхт нь Чонм цонхоор туссан гудамжны гэрэлд орныхоо толгойг түшиж босч агаад ямар нэг юм битсэн байдаг. Тэр нь болохоор амьдралдаа битсэн хамгийн сүүлчийнхэн шүлэг гэж байгаа байхгүй.
За тэгээд шүлгээ биччихэд дэрэн дороо өвхөж хийгээд унтсан. Тэгээд тэр чигтээ нас урсан юм байна. Тэр шүлгэн дээр нь юу гэсэн бэ гэхээр ахар богинохон насалсан агва их найрагчийн ашид мөнхийн дурсгалыг ард түмнийхээ зүрхэнд цогцлууллаа. Хүний ертөнцөөс нэг хүн дутаж, хүндтгэлийн ертөнцөд нэг хөшөө нэмж, эрен үеийнхэн их тэнгүүттэй хийсэн эренчний чойнмын цусгүй дайн дууслаа, яллаа. Үүрийн гэгээ шиг залуу занд нь насаараа үн хайргүй болсон энэ ялалтынхаа үр шимийг хүн танаа барья. Тийм ээ. Чойном ялсан, чойном өөрийгөө тунхагласан. Төгсгөлийн тэр тийм ээ чойном ялсан гэдэг нь зүгээр би сэтгэл хөдлөлд нэмчлээ шүү. Ер нь бол өөрөө бол ямар нийгэмтэй, ямар үед яагаад хийгээд байгаа, ямар зүйл вэ гэдгээ тэр хүн бол ингээд яг эндээ бол ойлгоцсон хүн байж. Тэгээд тэр үнэхээр ялсан уу? Ялсан. Үнэхээр өөрийгөө тунхагласан уу? Тунхагласан. Энэ бол үнэн. Хамгийн сүүлчийнхэн шүлгэн энэ юм бэл. Ахар богинохон насалсан агва их найрагчийн ашид мөнхийн дурсгалыг ард түмнийхээ зүрхэнд цогцлууллаа гэж. Хүний ертөнцөөс нэг хүн дутаж, хүндтгэлийн ертөнцөд нэг хөшөө нэмж, эрен үеийнхэн их тэнгүүттэй хийсэн гэж. Эренчний чойнмын цусгүй дайн дууслаа, яллаа. Үүрийн гэгээ шиг залуу занд насаараа үн хайргүй олсон энэ их ялтынхаа. Тэгэхээр үүрийн гэгээ шиг өөрийнхөө маш бага байсан тэр залуу насаараа залуу нас нь өөрийнх нь хувьд ямар богинохон байлаа тий. Хүүхэд нас нь ч ямар богинохон байлаа. Тэрийг өөрөө бичиж үлдээсэн байдаг ш. Тэгэхээр үүрийн гэгээ шиг залуу занд насаараа үн хайргүй олсон. Шоронд суулсан, цөллөгт байсан, дарамтлуулсан, ингэсэн тэгсэн. Үн хайргүй олсон энэ их ялтынхаа үр шимийг хүн танаа барья гэж байгаа. За тэгээд оршуулга нь болж байгаа юм. Оршуулганд нь түүний хаан очиж найз нөхд нь ямар мундаг хүмүүс вэ гэмээр. Сүрэн жавгаа, дэмбэрэл, үржнэгва, арвис, галсан дорж гэдэг найз. Дээрээс нь багын найз тогоо, очир бат, нар мандах гэдэг тэр найзууд нь бүгдээрээ явсан. Гаа дам зэрэг олон хүн одоо энэ хүн те ринчин гуай гэдэг чинь агуу хүний хүндэлж хэлж байгаа тэр зүйл шүү дээ те. Маш олон хүмүүс эмгэнэл илэрхийлэн бас тэр үед дуугарч байсан энэ тэндгүү. За эхнэр Нина болон охин хулан нар нь ирж охин нь аавынхаа зургийг бариад оршуулгын цуванд явсан байдаг. Эмгэнлийн үгийг чойнмын дотны найз яруу найрагч сүрэн жавга хэлсэн. Тэгээ нэг нах яамных нь ирж бас дээрээс нь энэ болж исэн үйл явдал оршуулгыг бүгднгийн одоо баримтжуулан зураг авч бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. Чойном үнэндээ өвчнөр өхөөгүй. Чойном цаг үеийн төр засаг нь түүнийг ерөөсө удаанаар маш удаанаар цаазалсан гэж хэлж болно. Тэр одоо нас болсон тэр зүйл нь бол ердөө 43 наслсан хүн шүү дээ. 43 настай байх үе гэсэн үг байхгүй. 43 наснда нас болсон. Гэвч чойнмын бичсэн шүлгүүд одоо ч гэсэндээ байнга уншигдаж. Одоо хүртэл клип, кино, дуу, зураг, хөрөг те бичиг энэ тэндгүү одоо яригдчих. Одоо маш олон Facebook, хуудас муудсын тэр юмнууд дээр ч гэсэндээ ашиглагдж те тэр шүлгүүдийн нийтлсээр байдаг. Чойном одоо тухайн үед нас урлаа гэд өвхлээгээд чойном мартагдаагүй. Одоо хүртэл. Гэтэ яг тэр үед нас барсан нь шүү дээ те. Яг түүний хувьд дөнгөж эхэлж байгаа байхгүй. Дөнгөж эхэлж байгаа. Өгсөн хойно гэсэндээ шүлгүүд нь улам их төгж, улам их тарсан. Түүний урай дуудлага, түүний шүлгүүдийн нөлөө явн явсаар хагаад юу хийсэн бэ гэхээр тэрийг сонсож өссөн, тэрийг мэдэрсэн тэр хүмүүс чи явсаар хагаад 1990 онд арчилсан хувьсгалыг бий болгоход гол нөлөө үзүүлсэн. Бас нөлөөлөгч гэж түүнийг хэлж болох юм. Тэгээд түүнийг хүндэтгээд байна шүү дээ, тэ. Арчилсан холбооны нэг дугаарын үнэлэхийг нэхэн болгосон байдаг. Тэгэхээр одоо арчилсан холбооны нэг дугаар дээр эренчний чойнон байна гэдэг нь тэр арчлалыг хийсэн хүмүүс гэдэг юм уу? Тэр их зүйлийг хүсэн хүлээжсэн тэр нийгмийн хувьд чойном хинбэ гэдэг нь ойлгомжтой байхгүй. Нэг дугаар дээр тавигдсан. Ингээд 1990 оны 4-р сарын 26-ны өдөр хувьсгал гараад 1990 оны 4-р сарын 26-ны өдөр чойномыг улсын дээд шүүхээс цагаатгасан. Тэрээр ийхүү жинхэнэ утгаараа эрхчлөөнд хүрсэн нь энэ баг. Одоо л жинхэнэ эрхчлөөнд хүрч байгаа. 90 оны 4-р сарын 26-наас хойш. Түүний хориотой нууц байсан шүлгүүдийг цуглуулж эмхлэн маш олон номуудыг хэвлэсэн. Түүний нэг нь бол бид нар мэдэх хамгийн алдартай гэж бид нар нөгөө нэг яриад байдаг Сүмтэй бодрын чулуу. Одоо ч гэсэндээ хуучин номын худалдаан дээр энэ ном байдаг. Энэ жил агуу сэтгэгч, нэрт яруу найрагч энэ хүмүүний мэндэлсний 90 жилийн өн тохиож байгаа.
Чонимын өвийг хамгаалах ÖД гэдэг нэртэй сан байдаг. Тэгэхээр энэ жил 90 жил нь учраас маш олон ажил бас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Тэгээ би ч гэсэндээ боломж болцсон олдоод үнэхээр цаг хугацаанд мэддээд ингэх юм бол энэ дээр би хамгийн түрүүнд гүйцэтгэх хүмүүсийнх нь нэг байна шүү гэдгээ хэлье. Тэгээд энэ хүн нэвтрүүлгийг түүний бичсэн нэг дөрвөн мөртөө дуусгая те. Алгалах юм да. Даанч гарцтай хүмүүс дараагаараа явчих юм. Огт хэрэггүй хүмүүс ч олон мянгаараа төрөх юм аа. Үхэгч юм. Төрхийг л үр дүнтэй болгомоор юм гэж агуу найрагч маань бас биччихжээ. Эрхчлээний үндэс нь ямар байдаг вэ гэдгийг эндээс харж байгаа бах. Тэр бит хоёрын нэвтрүүлгийн доор нэг сэтгэл байсан л та. Тэр үнэхээр харамсалтай сэтгэл байсан. Од мөндрийнхэн нэг архичныг ингэж магтаж байна. Энэ архичныг баатар болгох гэж байна. За. Наад хүн чинь зүгээр л архичин байсан штэ гэдгийг бичиж байгаа байхгүй Чонимаг. Одоо тэр сэтгэл битсэн. Одоо тэр түүнтэй адилхан бодолтой нэг Чонимыг муулаад нөгөө талыг магтах гэсэн тийм л санаа л та тэр. Заавал нэг нь унгааж нөгөөдөө босгодог муухай тий. Тэг. Зүгээр том зургаар нь харах юм бол ийм байхгүй. Одоо хэдүүлээ нэвтрүүлэг хийхдээ мэдээж тухайн хүний амьдрал дээр нөлөө үзүүлсэн жоохон муухай хандсан ч юм уу тэр хүмүүс ингээл оруулаад ярьж байгаа сайн мундаг байсан тэр хүмүүсээс нэг хамтдаа яриад явдаг шүү дээ тий. Зүгээр би бол ингэж бодоод идэг шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэндээ миний аав ээж ах нар эмээ өвнөр байж болно. Таны ч гэсэндээ магадгүй аав ээж чинь одоо жишээлбэл энэ дутагдаад байгаа нах яам гэдэг ч юм уу те тэр улсуудын хүмүүс байсан байж болно. Тэглээгээд битгий муугаар харж битгий муугаар бодоо. Яагаад тэгэхээр өнөөдөр бид нар нэг юм үг хэлэх хэрэгчлөөтөө, үзэл бодлоо хэлэх хэрэгчлөөтөө, хаан ч очоод амьдрах хэрэгчлөөтөө, юу гэдгийг хинийч талаар юу гэж муул, чиний талаар сайхан магтаж, дуртай зүйлээ хийх болох, боломжтой болгох энэ нийгмийн чин бүтээхийн төлөө тэр хүмүүс тэнд алдаа гэдэг нь энэ шүү, оноо гэдэг нь энэ шүү гэдгээ амьдралаараа биднэрт ингээд гаргаад үлгэрлээд замттаад өгсөн учраас тийм байд болдгүй байна гэдгийг бид нар өнөөдөр мэдчихэд ингэж амьдарч байгаа юм. Тийм учраас нөгөө нэг өнгөрсөнд байгаа хүмүүсээ одоо муу үйлдэл гаргалаа гэдтэй одоо бид нар харахтаа муу гэж байгаа боловч тэр хүн тэр үе ч гэсэндээ магадгүй эхнэр хүүхдийн төлөө гэр бүлийнхэн төлөө өнөөдөр улс орны бүтээн байгуулалтанд энэ л зөвөө гэж ойлгоод тэгээд бас хүнд ч нэлзаахгүйгээр зүтгэж явсан нь магадгүй зарим нэг хүний хувьд жоохон амьдралд нь хүндхэн тусгацсан ч юм уу хүндхэн үйлдэл хийцэн байж магадгүй байхгүй. Тэгэхээр бид нар тийшээгээ харж муулт сайн ярих ирэхгүй гэдгээл айгуу сайн мэдэрмээр яхан тий. Тэгээд ингээд сайн мэддэг болоод сайн таниад ингээд жишээлбэл өнөөдөр ингээд Чонимын дугаарыг ингээд 4 дугаар ингээд хийлээ. Энэ болгоныг үзсэн хүн бол тэр үед нийгэм маань үнэхээр ямар байсан юм? Энэ хүнийг яагаад хүмүүс ингээд хайрлаад ингээд идэг байсан талаар бодоод магадгүй та дараад нь хин нэгэн хүнийг юм уу тий? Нах ямаач байдаг юм уу? Ийм дотоодыг хамгаалгаач байдаг юм юу гэдгийг тийм хүн ийм байсан дээ штэ гэж муулж ярих та. Тий. Би тэр үед байсан бол бас л мэдрэхгүй яг л ийм мөрхүүл үйлдэл хийх байсан бах таа л гэж бодоод өнгөрчүүл зүгээр тий. Хүлэн зөвшөөрчүүл юм тий. За баярлалаа ганашаа. Тэгэхээр сайхан 4 дугаар байлаа. Бид Чоном гэж хүнийг сонсдог, хүндэлдэг, биширдэг. Гэхдээ ийм амьдралыг туулсан гэдгийг тэр бол хүмүүс мэддэггүй болоо. Үнэхээр сайхан 4 дугаар байлаа. Үнэхээр баярлалаа. За баярлалаа. За ингээд өнөөдрийн дугаарыг төр зогс буяар нөлөөлөл аяна хэрэгжүүлж байгаа Улаанбаатар төмөр зам болон чанартай амьдрын яваатай Face Construction-ы Мортон Residence event итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 хостолгооны од мөндөр хажуугаар хүрсэн. За ганашаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.